За бидний үеийнхэн гэрэл зураг бол ямар нэгэн байдлаар бүгдээ сонирхож, оролдож, орхиж ингэж явсан ийм үетэй хүмүүс. Би бол багаас гэрэл зураг сонирхоод зураг дараад байсан гэж ярих нь юу юм. Гэхдээ манай аав залуудаа гэрэл зураг сонирхдог. Одоо гэрийнхнийхээ ойр хавийнхаа нэг тийм зураг авдаг ш тийм байсан юм. Би бол гэрэл зурагт яад танилцсан бэ гэхээр бага байхдаа аавынхаа фэд билүү юу вэ нэг хуутны. Тэрүүгээр нь танк болгоод тоглодог байхгүй шал. Нөгөө үнтэй юм тийм ээ. Тэгээд дараа нь яг нэг зенит олж авлуу юу вэ 10 жилд. Тэгэл яг найд нөхөд одоо юу гэдэг гэр орныхон нэг тэр хүрээндээ ингэж зураг аваад тэгж явж байгаад нэг пенрийн одоо багчуудын залуучуудын нэг байгууллагын нэг том чуулганы зураг авъя гэд. Тэрүүнийг авч л би өстой үнэхээр энэ хариуцлагатай бүтээгдэхүүн гаргах ёстой, бүтээлэх ёстой байна гэдгийг ойлгосон. Биш олон улсын харилцааны сургууль төгсөөд гадаад ямд 15 жил ажилласан. Уул уурхаад 20 жил ажиллаад тэгээд тэтгэврт орсон. Энэ хугацаанд бол гэрэл зураг хөөцөлтөд явах, сонирхох тийм лав чөлөө нь гарахгүй, миний юуч нийлэхгүй тэгж явж байгаад яг найд нарыг дагаж анги өрөөнд их явдаг байсан л та 10 жил явсан. Сүүлдээ тэр нэг сэтгэлд нэг таархаа болоод нэг 2 жил жоохон хийцгүүрээд явж ирсэн чинь манай уурхай дээр биологичдыг урьж одоо биологийн суурь судалгаа үнэлгээ хийлгэхээр байхгүй. Тэн дээр энэ хөдөө аж ахуйн дээд сургуулийн Уганбаяр гэж багш. Бас өөр нэг залуу судлаачтай ирээ. Тэгээд жагаад дарга бид нар нэг ийм санал байна. Юу хийгээд лавлах ном одоо ийм юм хийгээд тэгээд зураг аваад ирсэн чинь бахан шууны зураг аваад ирдیں۔ Тэгээ би айгу сонирхоод энийг одоо яаж авдгийг ингээд тэгээд тэднэртэй хамтраал ийш дэшээ одоо юу ярилцаад тэгээд шууны зурагт орсон. Би эхний зураг нэг 10-11 онд байна да. Нөө болонд нэг хөхцөд гургалдаа гэдэг нэг хөөрхөн шуу. Тэр нэг хагас өдөр хөдөлсөн. Тэгээд тэр одоо юу гэдэг шуу олж харах, ажиглах, тэгээ хойноос нь хөөцөлдөх, тэгээ ямар нэгэн үр дүн төрөх их гоё санагдаад тэгээ нэг ном гаднаас хүн амтнаар захиалуулж байгаа авсан. Шууны гэрэл зураг гэсэн хамгийн сайн сурах хүчиг гэх юм да. Финляндийн Peltomäki, Норвегийн Varisvuo, тэгээ нэг Унгар, Mate Benshig. Энэ гурван их зузаан мундаг том ном бий, том формат. Тэрүүнийг эхнээс нь уншаал тэгэл эхний уншснаа гарч туршаал мартаал буцаж дахиж уншаал ингээд нэг эц төгсгөлгүй юм даарсан. Тэр үед чинь бас нөгөө мэрэгжлийн зурагчдаас зөвлөгөө авах, асуух хэрэгтэй бол. Тэгээ би цацралтаар асуусан. Хэдэн зураг хэвлүүлээд тэгээ тэрийг үзүүлээд манер одоо их гайгуулж сайн аваад одоо бодоход манер шууны гэрэл зураг авдгүй болов мэдэхгүй л байсан юм билээ те. Гэхдээ яг урам өгөөд зураг авч эхэлж байгаа юм чинь урам айгуу чухал шүү дээ те. Цацаагийн надад хэлсэн юм бол ерөөсө бүтээл хийх хэрэгтэй. Зураг авч байгаа хүн эсвэл хэвлээд хандаа зү эсвэл одоо ном бүтээлд гарав. Өөрөөр хэлбэл одоо зүгээр тэгэд нэг хараад юм уу нэг сүлжээн шидэд орхиж болохгүй гэсэн нэг юм юу. Би энэ нэг одоо хүртэл бүр айгуу сайн одоо дагаж явдаг. Тэгэд нэг 2 жил зураг авснаггүй би тэр дор 12-13 оны гэсэн ийм юу хийсэн. Альбом гаргасан. Нэг ингээд 100 зураг сонгоол. Одоо бол би нэг хүнд үзүүлээд байх юм байхгүй л дээ. Яг өрөвдмөр юмнууд. Гэтэ яг гэрэл зураг авдаг юм чинь зүгээр нэг ингээд нэг
сонирхсон үедээ авдаг хобби биш. Нэг зорилготой болж байгаа хгүй. Ер нь зураг авах зорилго хэрэгтэй. Юунд төлөө авч байгаа. Тэгээд азтай юм нь болохоор судлаачтай одоо энэ хотын захын нуур усан дээр таарад танилцаад тэгээ шууд судлаач залуучууд. Шууд судлаач залуучууд нэг дээр нэг 10-аад залуучууд зураг нь маш идэвхтэй явдаг. Амралтын өдөр болгон ажлын зав заагаа. Тэгээд эднэрээс шууд таних, ажиглах энэ бүх одоо юунуудыг мэдлийг олж авах. Тэгээд дараа нь нөгөөх авцсан шуугаа энэ ямар шуу вэ? Нөгөөдөлд чинь байнга зовон штэ тий. Одоо бол надад тэр нь эргээд бууж. Тэгээд тэр үеэс хойш профессор гэдэг их сайн зурагч, сайн судлаач залуу маань хамт зурганд яваад хэдэн жил болж ирсэн нь жаргалах ерөөсөө юу яа лавлах юм. Тэр үед академич Болдоторын нэг тийм хар ном байсан. Өөр нэг юу байгаагүй. Тэгээд тэр үеэс эхлээд нэг 8 жил болж ир 2 удаа ийм шууны лавлах гаргасан. Би тэр хоёр талаасаа ингээд зураг нийлүүлээд манер бол энэ гол эмчим нь бол энэ бичвэрүүд шүү дээ. Амьдрах орчин одоо тодорхойлох шинжүүд, минжүүд. Тэгээ хичнээн олон зураг авсан ч байсан. Энэ яг ийм юмд яг ийм зураг таарахар зураг надад бас бага. Яг тэгвэл одоо паспортын зураг гэдэг шиг шуун зураг чинь тодорхойлтын нэг зураг байна. Уран сайхны нэг зураг байна. Араа илүү одоо акшн нэг зураг байна. Ингээд цааш нь яваад байхгүй. Тэгээ яг ингээд зураг аваад эхлэхээр чинь тэгээ шууга таних хэрэгтэй болно тий. Шууга таньж энэ ямар үед яадаг вэ, хэдийд яаж хөдлөх вэ гэдгийг бүр мэдэрч мэрэгдлийн зураг шиг. Гэрэл зургийн төрлийн юу байх юм бол энэ таны мэдхүн гэрэл зураг. Надад өөр одоо хүртэл санагддаг хамгийн гоё юу бол 10 жилийн өмнө би Японы Хоккайдод очиж алаг тоорны зураг авчихсан. Манай энэ дорнод бүсээр ирж зусдаг ийм шуулда. Энүүнийг одоо юу гэдгийг их цаас ороод тэр Хоккайдо аралч нь өвөл маш их цаас мунд юм билүү. Хэдэн метрээр нь. Тэгээд нь бүр бараг зураг авч болохгүй тийм одоо тэр үеийн камер дооронд дийлэхгүй нэг тийм зураг аваад тэгээ ирсэн зарим нь яг нэг жоохон боловсруулах гэдэг ойлгохтой болов. Гэхдээ нэг өөр нэг бас нэг сургамж нь миний хувьд нөө яг номын дагуу явсан болохоор дандаа raw файлаар авдаг. Тэгээ raw файлыг би 10 жилийн өмнө авсан зургаас сая сэргээсэн. Дахиж edit хийж үзсэн шин их надад сэтгэл таалагдсан. Энэ сэтгэлд нийцсэн. Тэгээ яг шууны зураг гэдэг ярихаар чинь одоо нэг юу хэрэгтэй вэ гэдэг хүмүүс аягүй их асуудаг. За мэдээ техник хэрэгслийг орхичих. Зүгээр яг шууны зураг авах явахд юу хэрэгтэй вэ? Нэгдүгээр ганцаараа юм уу хоёулаа явах хэрэгтэй. Шууд чинь одоо бид нарыг заавал амтан бол ерөөсөө бид нарыг заавал төрүүлж хардаг. Тэр шууд цаашаа хараад намайг харахгүй байна. Би аягүй мундаг гоё ойрчин гэж өөртөө бодлоо. Төвчээр их хэрэгтэй. Тэгээ нэг одоо шоу харна гэдэг юм уу байгаа гэсэн бол тэрүүндээ бүр тэгэхээр дуустал яваа. 15 онд юм уу нэлээд дэхэн үедээ энэ цэвдгийн уул гэж их гоё цав цагаан ийм уул байдаг шаарнууд. Тэр сургийн нэг хүн уцаараа чөлөө зураг авсан байхаар тэр хүнээс нь асуугаад тэгээд Хинтийн Хэрлэнгийн хөвөнд хотоос 330 км тийм ээ. Бид тэр нь 4-5 удаа явсан. Амралтын өдөр болгоо. 5 дахад гараад бүтэн сайн дээр. Тийм уухгүй юу хэрэгтэй. Тэнд байгаа гэж мэдэх юм бол яваад ах. Эхлээд айгүй найд нар бөөнөрөө дахиад сүултээ жадаж битэрл явдаг бас. Нөгөө цав цагаан цасан дээр цагаан шувуу харагдана гэж өстой байхгүй. Орой наарж гаргаж яхад сүүдэрээр нь харахгүй. Тэгээ за нөгөө судлаач найз руу яриад
хоёугаа би харчих шиг боллоо. Энэ одоо энд хонох уу, яах вэ гэсэн чинь ер нь шууд орой буусан газараа хондгийн шүүж аруулах. Энэ зам төрхийн мэдэх юм гарч ирж байхгүй. Тэгээд тэндээс хосруулцаад яг гоо гэр зургийн талаас бол ийм маргааш нь олсон л доо яг буцах харагдахгүй мэл. Тэгээд зураг авах гэхээр бас айгүй хэцүү. Униар гарцсан нар өндөр гараад дээрээсээ гэрэлтэй болохоор шууд гэрэлтэй болохоор ерөөс юунд камерын сенсор хүртэл ойлгохгүй юу хайгаад байна. Тэгээ энэ уулын зургийг сүүдэрээр нь баримжаалж ийж тэгээ фокуслж ийж нэг цаг 2 цаг хөөцөлдсөн байх л та. Тэгэд уншаад судлаад шууны зураг авах, амтны зураг авах чинь хамгийн гоё нь бол ирээд ямар шуу авч. Тэр шуу юу хийж авсан? Хинтээ уулзсан? Юу ярьсан гэдэг юм уу? Тэр талаас нь ингээд янз бүрийн уншихаар чи их гоё юм гарч ирдэг. Энэ одоо Умард туйлын леминг гэдэг тийм ээ мэрэгч амтан нараа холдог шуу. Тэр нь ховордод ирэхээр наашгаа орж ирдэг. Ягаад тэрлэнгийн хөндөд байж өгөхөр тэрүүгээр үлээ ихтэй. Үлийн цагаан багт. Тэгээ үлээ барьдаг. Тэр талаас нь тэгээ дараа нь яг камер ашиглаад байхлахээр шууныч бас нэг гоо сайхан гоё талаас нь авах гэж бодно одоо тий. Хин ч гэсэн одоо юу гэдэг нэг өгцөн шууны зураг аваад авахгүй шүү дээ. Тэгэхээр айл болохоор нөгөө шоу айл өнцгөөс гоё байдаг ингээ. Тэгээ гадны сайт майт фликрийн зураг морог их сайн үз. Энүүнийг яаж авсан юм бол тэгээд энэ халбан шууд гэдэг нэг нуугсл байхгүй. Тэгээ энүүнийг харж байхад бол яг ингээд энэ чинь нуугс шин нөгөө зам төрхийн юу гараад нуугс ингээ хөөрөд 2 3 тойрдог. Хин тэнд ирээд намаа өмөлөд байгаа гэдэг. Заавал дээгүүр тойроод. Тэгээ яг тойрохдоо тойрох гэж байгаа юм шиг яг гэрлийн эсрэг ингээд өнгөрөхөөрөө нөгөө гоё өднийх нь өршлийн үеийнх нь өдний өнгө их гоё гардаг. Ингээд шууг бол аль болохоор гоё зүстэй. Одоо юу гэдэг яг энэ хавар хамгийн их шууны зурагчид хамгийн их зурганд явдаг чинь бол яг энэ өрчлөлийн үед гуужаад одоо яг өрчлөлийн үед одоо нөгөө энэ эргчэнгүүд чинь бүр байдаг бүх гоёлоо дэлгэдэг. Тэгээд энэ онцлогоос нь бас анхаарч энийг авахгүй бол зүгээр Монгол орон чинь 520 зүйл гэсэн байна. Тэгээ энэ олон шуунаас айгүй том байхгүй тий? Америк, Канада, Орос одоо энэ хойд туйлыг тойрсон хүйтэн бүсийн орнууд гэж 7-800 гэдэг шүү дээ. Зүйл нь. Тэгэхэд манайх 500. 500 гэдэг шиг өсөв. Яагаад гэж юм гэхээр манайх шиг дэлгэсэн тэрлэг гэдэг шиг. Сунсан тэгээ асар уудам нутагтай. Дээгүүр нь нүүдлийн шууны 3 том зам өнгөрдөг. Дорнодод авдаг зураг, таардаг шуу одоо юу гэдэг баруун хязгаарт ховдод байдгаас арай өөр, огт өөр зүйлүүд байдаг юм. Хамгийн муухай гэх юм бол хажир, тас. Нөгөө юм нүцгэн толгойтой. Яг нөгөө sig задлаад идчихэхэд бол жишээ ингээд нөгөө муухай зураг улаан цустай ч юм уу тий. Тэгээ заавал тэр тийм байдлыг авах хэрэгтэй тий. Гэхдээ би хажир тасыг хамгийн гоёор нь авч үзэх гэсэн. Тэгээ энэ бууж байгаа нь хачин гоё. Бүр одоо мэдэхгүй тийм үнэхээр энэ одоо юу гэдэг нэг тийм балет одоо гимнаст тийм хүмүүс их шиг энэ нэг хатан дээр бууж ихт нэг авсан. Толгой нь улаанаараа хэвээрээ. Яг ингээ бас гэр зураг авах чинь бас нэг тийм гоо сайхны мэдрэмж байх хэрэгтэй шүү тийм ээ. Тэгэхгүй бол эв хавгүй одоо эсвэл нэг дөрмийн дав. Би бол яг дөрмээр нь авдаг. 4-3-ын 4 цэг дээр аль нэг толгой юу нэг байх хэрэгтэй шим
Эсвэл хөдөлгөөний чинь чиглэл нээлттэй байх хэрэгтэй тийм ээ. Тэгвэл ингээд авсан зураг ингээд нэг хайрцагт юм уу ханд болсон амтны зураг яаж сайхан ба. Яг тэрүүгээр нь хийх гэж их оролддог. Ер нь юм дөрмээр нь хийсэн дээр. Манай энэ бусад одоо төрлийн залуучууд харьцныхын тэр дөрмөөс одоо өөр хэлбэрээр авъя гэж их оролдож байна те. Тэр их сайх, тэр их зөв. Гэтэ чи дөрмөө ядаж өөрөө мэдчих юу зөрчиж байгааг мэдэх хэрэгтэй. Өөр нэг энэ бас нэг их гоё их хоорхон таардаг юм бол энэ одоо их хурдтай шуунуудын хөдөлгөөн тэдний одоо ан гөрөө хийдэг юм уу ямар нэгэн тийм эсвэл эвцэлдэж байгаа ийм юунууд их гоё. Энэ хайрган шонхоор гэдэг их хурдан шонхоровч маш хурдан шүү дээ хөдөлгөөн бол айгу хараацаа ураацааны дараа л ордог баг. Тэгээд тэр нэг юу таарад гэрлийн утсан дээр суужсэн нэг шихнүүхэ гэдэг нэг жижигхэн шүү. Тэр учиргүй сандараад өргөд нистэл шонхор ирээд хүүхдэд доолж байгаа юм шиг ордон гараал ингээд тэр нэг жоохон хүүхдэд нэлх хүүхдэд доолдог ш том хүн. Лайг тэр тойруулж ирсэн тэгээ барид нэрсэн. Тэр момент нь их гоё. Акшн ингээ харахад бол тийм ээ ястаг гоё. Тэгэхээр тэр нэг амжиж авчихаа бол бас нэг чиний чадварын чинь нэг үзүүлэлт болно да тийм ээ. Тэгэхгүй бол зүгээр нэг сууж байгаа шоу гэж чинь хурд багтаа авна шүү дээ. Би энэ бүхнийг яриад байгаа нь юунд татагдах хэвээр, юунд анхаарах хэвээр гэдэг талаасаа зүгээр өөрийнхөө товчлог талаас. Шууны зурган дээр нэрээ өнгө өөрчилж болтгүй. Яаж засвар хийж ирсэн. Өнгө чинь нэмээ хийчих юм бол тэр чи одоо намар тийм өнгөтэй одоо явж ин гэж хизээч байхгүй. Яотконд бэлдсэн хүүхнүүд ажил дээр тэгж ирэхгүй шүү дээ. Яг тэрүүнтэй адилхан ингээд шал өөр утга ороод идэг байхгүй. Дроноор зураг авч болдог. Шуун зураг. Өөр бичлэгч байсан. Шуул дандаа ингээд дээшээ доошоо ингэж харж байдаг шүү дээ. Гол аюулн дээрээс ирдэг махчин шуу. Тийм болохоор тэгээд айлгад төгших ямар хэрэг. Үүрлөө ойртдгоо. Тэр бол Монгол ардын хэлц цэцэн үг энэ. Тэр яг шинжилгээний талаас нь харах юм бол тэр юу гэж байгаа юм бэ гэхээр надад Нямбаяр доктор судлаач их сайн тайлбарлаж өгсөн. Хүнийг дагаад өвчнөө махчин аратан мангасууд явж идэг юм шүү дээ. Та хамгийн тод нь бол нохомоор. Ярс үнийг дэхэн бид. Дээгүүрээ бодох юм бол хэрэг чи одоо чаныг боохог дандаа дааж явдаг гэдэг шүү дээ. Яг тэр махчин шууд ингээд дааж явдаг. Тэр өөрийгөө хамгаалах чадваргүй байгаа тэр ангаахад гэдэг. Тийм учраас би ер нь шууны ангаахад гэдэгний зураг баг байхгүй. Тэжээвэр шууны зураг авчаад би юм гоё шонхор авчлаа таарлаа гэж худлаа ярьж болохгүй. Шал өөр. Өгөөш өгч бол. Эсвэл өгөөш өгөөд би бол өгөөш энэ айн зах руу шуун тэжээл өөх мөөх тавьж өгөөд тэгээд зураг дарлаа. Гэхдээ тэр нэг элдв тэмцээн үзэсгэлэн уралдаанд л явуулах байхгүй өөртөө хэрэглэнээс. За ингэ явж ирсэн чинь хэдэн жилийн нөгөө судлаачтай холбогдоод явдаг төвч нь үргэлжлээд шинжлэх ухааны академийн биологийн хөрөлөнгийн хавьд судлаач гантигма доктор хандаа тэгээд бид нар нэг юм усны цонхны ном хийх гэсэн та зургийг аваад байгаа шүү. Тэгсэн тэр нь макро зураг бол таараад би наадах чи ёстой мэдэхгүйгээд баахан юу яаж өгөөд
Манайханд бол найдан дөржин цолмон гэж макро зураг их сайн авдаг. Тэр яг гадагшаа таараад тэгээд өөр хүн олдохгүй байна та аваад. Тэгээ яг би хараадах үзье. Тэгээд цолмонгоос дуран аваад суур аваад тэгээ макро зураг жоохон оролдож их. Үгүй яг жоохон оролдож ихсэн чи хэцүү юм аа. Тэр жижиг юм нэг зарим нь бүр их жижиг шүдэнзний толгооноос жижиг юм аавна гэдэг. Гэхдээ яг өвөл таарад намар шуу уцсан. Өвөл бол 3 сар 5 сар хийх юм байхгүй юм чи яадаг оролдоод байдаг. Тэгээд энэ шавдны макро зураг руу орсон. Тэгээд тэрийн уншин сонирхон айгуу гоё штэ тий. Би нэг цуслан дээр шавж хайгаад ингээ явахаар шум манай хандгат гэдэг манай цуслан модны аян 7-8 зүйл аалз болсон. За тэгээ ирвэхээ бол бас нэг 10 зүйл байна. Тэгэл нөө шоргоолж маргаолж чадахгүй баах юм. Аваад цаг айгуу сайхан өнгөрдөг. Тэгээ энэ нэг чөлөөт аргаар чөлөөт сэдвээр авсан зурагч нь дараа нь нөгөө номны юунд чимэг болж өгдөг. Одоо ирвэхний зургийг гэхэд бол урдаас нь ардаас нь авдаг юм билээ тий яг ингэж. Яагаад ингэж авдаг вэ гэхээр нөгөө сууж байгаа ирвэхээ авах юм бол энэ ирвэхний чинь далавчных нэг хэсэг нь ингээд хаагдчихдаг, хомигдчихдаг. Тийм болохоор яг ингэж дэлгээд авав. Энүүнийх нь нөгөө уртаа нь оруулах ч юм бас нэг араа нэг юм төрөл мөрлийн заах ч юм уу. Иймэрхүү зургууд айгуу хэрэгтэй болдог. Махон дэвэргэж гоё. Манайд бас таардаг юм шүү дээ. Тэгжсэн нөгөөх нь ингээ сонирхоод халуураад ирэхээр бүр энэ хилэн ирвэх гэдэг юм нэг бор ирвэхний нүдийг авах гэж үзсэн. Нүд дээр нь нөгөө бороо ороод ингээд усны тусал тогтцсон байхгүй. Тэгээ ийм авах ч юм бас сонир шүү дээ. Өөрийгөө сорж байгаа шүү дээ. Чи өөрийгөө зураг авдаг, зураг сонирхдаг, зурагчин гэж бодож байгаа бол тэгээ өөрийгөө сорьжлоо байна. Шив чадах юм уу, чадахгүй юм уу гэдэг. Өөрийнхөө хязгаарыг, боломжийг мэдэх гэсэн ийм талаас. Дараачихны би энэ хонь нугад авсан. Ингээд ийм шар жигүүртөлөө нэг юм ирвэхнүүд ингээ их олноор та нар мэдэндээ борооны дараа шавхан дээр ингээ маш их суудаг штэ ирвэхнүүд бөөнөрөө. Тэгээ энэ яагаад ингэ цуглаа суудаг ингээд бодохоор нөгөө уг нь бол цэцгийн балд идээд явж явах хэрэгтэй штэ. Хошуун ийм яг гал хамаандын шланг шиг штэ байхгүй. Хураацсан энэ өмнөх зурган дээр тэр цаана нэг бор юм харагдж байгаад ногооны дээр тэр хураацсан байна. Тэгээ их гоё юм ингээ хураачдаг юу гэхээр ингээд их орч яадаг. Тэгээ зөвхөн юу цорж чадна. Шингэн. Тэгээ яг ингээд юу яадаг ингээд найднаас суугаад өөрөө уншсан шин. Энэ үржилд орохын өмнө эрдэс дутаг. Тэгээ эрдэс одоо шавха уснаас эрдэс давс цуглуулж авдаг юм байна л да. Тэгээ энэ ер нь амтны юу ч ингээд их сонин бидний мэдэхгүй юм маш их байдаг. Би бол багаас амтан зоолоо тийм юм их сонирхож байсан л да. Тэгээ гоё муухан гас гадна цаана өөр нэг утга. Энэ бүгэг ирвэхийн хөрөнцөр. Энэ үнийг их нартад бид нар таарад авсан. Хачин гоё юм та. Сүүлтэй яг хав шиг хорхоо байхгүй тий. Агуулда. Энэ чинь тэгээд одоо хүүхэлдэй болоод энэ тэр болоод тэгээд ирэх хавар нь гараад ирвэхий гараад. Гэтэл энэ манай ойг шүтгэж байгаа 10 том хөнөөлт шавж нэг юм бэл. Шүний ирвэхий. Бүгэг гэдэг нь шүний ирвэхий гэдэг. Дингийн ирвэхий гэдэг штэ. Биш одоо мэдгүй 1100 гаруй зүйл байдаг болоо Монголд. Ер нь нөгөө 1400 орчим ирвэхий гэдэг юм зүйл.
Тэднээс хамгийн хортой 11 гэдэг. Гадна талаасаа их гоё. Нөгөө цааталтаа их хоруу чанартай сөрөг чанар. Шууныхан өглөө орол зураг авах штэ. Униар эхлээгүү нөгөө хажуугийн гэрэлтэй өдөр хийх юм олдохгүй би макро харахаш явж байгаа. Тэр үнийхээ зургийг аваад балын ирэг дээр тэгээ хөвчих чи яг хүүхэд нас санагдуулдаг шүү дээ. Айгуу гоё. Үн дурсамжтай. Хүүхэд ортой бид нар бүгд л ялаа царцааны хөл тастаал одоо үүдгийг тэ зааж үзэл гөрүүлвэлж нүхэнд хийж шоронд хийгээл нэг тиймэрхүү байдлаар таалдаг. Тэр чи бас их байгалийн таны мэдхүү байсан юм шиг. Тэгээ бас сонин энэ юун дээр нэг дэрвэх цоох моох бах юм хэлсэн л дээ. Аал нэг өвлжөнгөө суугаал нэг бахан зураг гаргадаг гэдэг. Энэ цохнуудын хэцүү нь болохоор их жижиг. Тэгээд ийм дээж мэжэн дээрээс авдаг. Энэ одоо миллиметр хүрхгүй юу 2 мм. Тэгэхээр энүүн дээр арай өөр арга сурах хэрэгтэй болно шүү дээ. Юу нөгөө шууны зураг уу тий. Урт линзээр авдаг хүн шүү макро линзээр аавна. Тэгээ энүүн дээр бас юм сурах чи их гоё. Тэгээ хэдэн жил сууж сүүл рүүгээ нэг жоохон дөртэй болсон баг. Нэг макро зургийн тухайд нэг юм хэлэхэд энэ макро зураг энэ одоо энэ эрвэхийн хөрөнцөрийн зураг бол энэ close up ойроос авсан зураг. Бүр юу яана гэх юм бол бид нар аананд нэг юм усны шавьднууд авсан. Тэр бол 1-2 мм маш бага. Тийм болохоор бүр хэд дахин авчиж томруулж дахин байж гарах. Тэр нь микро. Тэгээ макро микрогийн ялгаа нь өөрийнх нь бие хэмжээнээс нэг дахин илүү бол макро гэдэг шүү дээ. Энэ нотно ташгаан нуурнаас олсон судлаач байсан циклоп гэдэг юм. Бас нэг одоо хавч биет юм байхгүй. Энэний зургийг би үзүүлэх гэсэн маш жижиг. 1-2 мм өнөг. Энгийнүүдээр харахад хүртэл жижиг. Тэгээ би бол нүд нь улаан. Тэгээд тэр гиз мэдс ингээ юм. Энэ яг нэг тунгалаг амтан болохоор усны шавьчнууд чи хэцүүлдэ. Зургийг гаргахад. Тэгээ энэ одоо юу гэх юм бас л одоо манай нуур усны эрүүл цэнгэг байгааг илэрхийлж одоо тэр орчныг бас бүрдүүлж байгаа. Би энэ нэг ингээд манай залуучууд ийм макро руу сайн ороосоо гэж айгу хүсдэг. Энэ таны мэдхүүн ёстой далд маш их мэдээлэл байгаа, маш их боломж байгаа. Одоо юу гэдэг нь технологийн хөгжил айгу сайн явж шүү дээ. Энэгээр гоё тэгээ гоё уран сайхны тийм шин зураг оролдохгүй. Энэ Артеми гэдэг энэ давстай нууранд байдаг. Улаан, жоохон улаавтар өнгөтэй нуур бол энэ Артеми их байгаа. Энэ ёстой хүн төрөлхтний ирээдүйг иж маш их ашигтай байж та одоо загсны тэжээлгээд их барьдаг. Тэгээ өмнөх эрх баригчдын сайд нарын юугаар 1-2 нуурыг сөнөөхөд өгсөн гэдэг юм. Хэнийг албарл гээд хэдэн тоонч гэдэг юм тэр зөвшөөрлийн өгчхөр нөгөө манайхан ш. Тэгээд нөгөөдүүд нь хятадтай нийлээд нөгөө хуаваа гэдэг. Тэгэнгүүт нөгөө нуурын орчны чаншин өөрчлөгдөөд замаг юу нэг тэр орчин өөрчлөгдөөд тэгээд шоу бос загс орчны нэрдээ хитчихгүй. Тэгээд нөгөө хотын бид нарыг нөгөө хортодоон дутаж өглөө гэдэг шиг тийм юм шиг байна гэж. Артемиг айгу хөөрхөн шавьд нэг ташаага тулцсан юм шиг. Амтан бол өөрийнхөө яг тэр дасан амьдралшгаа усандаа байхсан байхaltaй хүчил төрөгч илүү. Тэрийн солиод одоо бидний энэ цэвэршүүлсэн ус хийж штэ. Тэгэнгүүт яг нураал өгөхөд яг бол хүчил төрөгч нь 10 дахин бага байдаг гэлээ штэ. Гэтэ бидний зураг авч явахд нөгөө юу нь болохгүй. Болир нартай юм шиг гарахгүй штэ.
Манай ихэнх гол өвсгөлийг за яа бус нь айгүй их юутай. Болонгостой голын горхинууд бол маш их эйдс өндөр болохоор тэгээ юун дээр хийж байгаа. За судлалын доктор Гидробиогийн аюулширын доктор гэдэг хүн надтай холбогдоод загсны зураг авч явж байгаа хэрэг. Шууны Нямбаяр доктор бас надад хэлсэн. Загсны зураг авах хэрэгтэй. Яаж авах гэж байгааг хэлэхгүй болохоор би одоо усан доор орох юм бодоод ахны нөө говийн удамтай хүн юу тэр усан доогоор нуур усан доогоор орох. Биш халуун усанд их айжиж ордог хүн тэр тоглоод юм гэсэн байхгүй. Тэгсэн чинь тэрнийг ерөөсөө ингээд одоо материал нь бичвэр нь бэлэн болчихсон юм аа. Одоо энэ нэг зургийг авах хэрэгтэй нэг 78-9 загсны зураг авах хэрэгтэй байна. Тэгээ яг яриад яаж авах вэ гэд би тэгээ E-Mart нэрний нөгөө аквариумуудыг очиж үзээд тэгээ тест хийж үзсэн. Авч болох нь үгүй юу гэд. Тэгээ авахд хэцүү юм билээ. Нөгөө шилэн хоргон дээр чинь чиний юу тусаад байна. Тэгээд нэлээд судалж байгаад яг юм камерын урд хийдэг юм одоо хуучнаар нөгөө дээр үе модон хайрцагт зураг авдаг гэсэн тийм адилхан юм хар сүйдэрлэг шиг юм уу хаалт гэдэг юм уу тийм юм аа одоо яг засны зураг авахдаа хөшиг татж байгаад энд нэг хар нүхтэй тэр үнд нэг басны хоёр хүн тэр хөшгөө барин би зураг аав гэх юм. Тэгээд нэг аюу хоргонууд хийгээд зас нь ингээд нааш цааш хөдлөхгүй тэгээд тэр юунд 6 жил ажилласан. Хавар одоо ингээл 5 сарын сүүлээр тэгэл гараал жилдээ хит явна. Хол ховдын болгон швед юм уу, буур нуурч швед юм уу. Орон нутгийн загсчин хүмүүс их тусалт юм байлаа. 6 жил ажиллаад энэ хавар манай нөхдүүдтэй хамт лавлах гаргасан. Монгол оны загс гэсэн энэ анхны юу фото зургаар гаргаж байгаа. Дараачих нь голын хорхоо загс гэж. Ийм сонин загс нүдгүй. Нүдний юм нэг их нүдэг муу нүдтэй юм. Энэ шавар доор гүнд байдаг. Тэгээд дуургийн амтай тэрүүгээр одоо жижиг тэжээл сорж болжсэн яста энэ бол яста бүтэхгүй тэгээд жижигхэн хаана авсан бэ та? Энэ буур нуур дээр авсан баха. Засны зурагшийн хэцүү нь ажиллагаа маш ихтэй. Би одоо шууны зураг эхэлж байхдаа айгүй айхтар хэцүү юм байна гэдэг түрүүнөө тал өдөр мөлхөд гэж бодож байсан. Одоо бүр загсны бүр хэцүү. Макро яг гэртээ би хэдэн цагч ажилласан яа. Ер нь явж байхад бол надаа шууны зураг аваад явахд бол их сайхан тайвшир. Надаа нэг хүн дэгжсэн надад ч баг бясалгал юм. Одоо их мод болчих. Зүгээр л байгаль байх ч юм амар зүгээр шоу хараад суух чинь их сонирн байхгүй. Хоорондоо тоглож гэнэ үү, зодтолж гэнэ үү, муудалж гэнэ. Тэ? Хүний одоо юу гэдэг зэн совингийн нэг чинь ингээд байгалаа ажиглах, харах, дуу чимээгийн сонсох. Тийм ээ? Тэгээд энд бөө бохомдол төвчрөл мөгжрөл эрүүл мэнд боловсрол гэж бүгдээрээ хэлж чигт би бас нэг тий саваагүй юм шиг тэн дээр юм нэмээд явах уу. Тэгээ би юугаар шууны намтны элдв юм ариусаар ингээд хэдэн хүн ч гэсэн өглөө босоод хүн харахгүйгээр тэгээд жоохон баясаад нэг сэтгэл нь тайван байг л та тий. Нэг олон хүн биш ч гэсэн хэдэн зурч гэдэг юм намайг хардаг хүмүүс. Тэгээд тэл талаас нь бодохоор шууны зураг гоё. Тэгтээ одоо энэ гэр зургийн үг чинь та нар мэдж байгаа шин хуучин камераар авдаг хүн одоо зурагч айгүй мундаг байсан бол одоо юу бүдэл гаргаж тий.
Тэгээ нөгөө social platforms одоо тэр Insta, Facebook, Twitter ийм их давлгаа орж ирж байгаа юм шиг хүн зураг тогтож үзэх нь айгүй баг болсон. Тэ? Зурагчдад бол яг сайн талч байдаг юм байна, муу талч байдаг юм байна. Сайн тал нь бол яг чинь тэр өрсөлдөөн дундуур гараад ирэх юм бол чиний үнэхээр сайн. Онцгороод ялгараад ямар нэгэн байдлаар сөрөг тал нь болохоор чиний өрсөлдөөн өстой тэр дундуур гарна гэдэг магадлал тэгрүү тэмүүлж байгаа. Тийм үү. Манайхан их айгүй олон залуучууд зураг авчих шүү дээ, тий. Янз бүрийн болгоно сайхан хэрэгдэг. Гэхдээ тэр нь одоо энэ миний хэлээд байгаа санаа бол тэр л дээ. Бүтээл байх шүү дээ. Ямар нэг бид нар ингээд нэг цахим файл үүсгэчихэд тэрийг нэг юмруу шийдчихэд гой зураг байна уу гэдэг анзаарчихгүй. 1-2 секунд скролл хийхэд 2 секунд л гэдэг тий. 1 секунд. Тийм болохоор ийм ямар нэгэн байдлаар тэр мэргэжлийн мундаг манай гэр зурагчтай хэлж байгаа үг бол үнэн байх л та. Ийм чамаг гаргах хэрэгтэй, ном хийх хэрэгтэй одоо гэдэг. Энэс бол санхүүгийн мөнгөний ашиг байхгүй шүү дээ. Гэхдээ тэгээ би юу гэд найддаг гэхээр энэ шинэ минийх бол нийтдээ 30-аад номд зураг оруулсан. Би өөрөө бичээгүй. Тэгээ ийм болгож үлдээхгүй бол цахим файл хэрэггүй. Тэгээ энэ би юу гэд найддаг вэ гэхээр энэ ирээдүйд ингээд цаашдаа одоо ч эхэлж байгаа. Олон хүн шууны зураг сонирхож байна. Байгалийн зураг сонирхож байна. Амтны зураг сонирхож байна, тийм ээ. Тэгээ энэ ингээд явсаар байгаад одоо хувь хүний мэдлэгээс судлаач юм байдаг юм уу, зурагчны байдаг юм уу? Энэ мэдлэгээс энэ нийтийн мэдлэг болох хэрэгтэй байхгүй. Public knowledge гэдэг шүү дээ. Тэгээ ийм юмд хүрчиж одоо гэдэг нийгмийнх нэлээ нэг хэсэг нь энэ нэг ухаарад ойлгоод таашаагаад анзаараад эхэлсэн цагт энэ байгаль хамгаална, байгаль нөхөр сэргээн гэдэг ийм юмнууд эхлэх байх гэж би боддог байхгүй. Нобелийн шагналд Конрад Лоренц гэж амтны зам төрхийн тухай шинжлэх ухааны салбарыг үндэслсэн хүний ном байд. Тэрүүн дээр нэг нь бол ингээ хүнийг авшаад ингээд бид нар шин хөхтөн амтан шүү дээ. Ухамсарт амтан ч гэж байгаа юм амтан. Тэгээ авчаад ингээ бөөнөр нь ингээд хашчгаар маш хэрцгий харгас болдог. Одоо амтныг ч гэсэн тэгдэг юм л дээ. Одоо баахан болгоно авчаад ингээд битүү хөдлөх зайгүй юмд явчих юм бол ви идэлдэг дайраа дуурайд эхэлдэг. Бид нар шинэ зохиомл юмд орч чаддаг шүү дээ. Том хотын мегаполист амьдарч чадахгүй хүмүүс. Яг гадаадд очиод одоо Солонгос, Америк энэ төр гэдэг ингээд залуучууд, хүүхдүүд найд нараа амьдарч байна. Тэднээс их хэцүү байна шүү дээ. Бид нар ойлгохгүй. Гаднаас нь харахад айгүй гоё байхгүй. Гэхдээ амьдралын хэмнэл маш бачим. Адил гэр тэр хонглоосоо гарч чадахгүй. Энэ нутагтаа ёстой эрхчлөлтэй байгаа шил бидний хамгийн гоё юм гэж би бодлоо. Надад бүр тэр бол ёстой миний маш сайн ойлгосон зүйл. Тэгэхээр тийм хүн амгалан тайван өөрийнхөө одоо уугуул орчинд байх юм бол сэтгэл санаа төлөвшрөө тэгээд сайхан амгалан тайван өдөөнийх нь шинэ сайхан штэ. Бид нар очиод нэг цаг маг мэдэхгүй эднэр энэ төр яахын тэднэр цагаар амьдралынх нь яг тэр нүүдэлчнийхээ амьдралын хэмнэлээр явж байгаа хүмүүс. Тийм болохоор өдөө гарч тэр салхинд алах нь уу яа нь уу тийм юмнээс л их тэр л би их зөв зам гэж бод.